За дараагийн оролцогч бол Б инх болт гэж нэр оролцогч байна. За инх бол 5-аас 10 минутанд багтаан одоо хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгон шалгуулалтанд хүсэлтээ өгсөн өөрийн зорилго болон одоо өөрийнх нь талаар товч танилцуулах хийх ёстой байгаа. За ингээд инх болт микрофоноос аваад байна. За эрхэм үндэт ажлын хэсгийн гишүүд нээлттэй сонсголд оролцож байгаа иргэд хэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч ажиглагч нар та бүхэн өнөөдрийн мэнд хүргье. За хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшигчийн хувьд 2007 онд цагдаагийн академи, 2009 онд цагдаагийн академийн магистр, 2013-аас 16 онд бүгд найрамдах Солонгос улсад хууль зүйн ухааны докторийн зэрэг хамгаалсан. За дэд боловсролтой эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй. За дэд профессор золтой англи, солонгос хэлний мэдлэгтэй, бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Хятад улсад бол мэргэжил дээшлүүлсэн. За ажлын туршлагын хувьд бол 2003 онд Ховд аймгийн цагдаагийн газарт хэв журмын цагдаагаар ажиллаж эхэлсэн. 2007-оос 7 оноос эхлэн дотоод хэргийн их сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч. За 2013-аас 16 онд бол бүгд найрамдах Солонгос улсад гэмт явдал цагдаа судлалын хүрээлэнд ахлах судлаачаар. За 17 оноос өнөөдрийг хүртэл дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнд төвийн эрхлэгч, цагдаагийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр бол ажиллаж байна. За хууль зүйн ихтэйд сургууль, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын аль багчдыг чадахжуулах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж, за хүний эрхийг хөхүүлэн нэмжих, хамгаалах чиглэлээр дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийсэн. За энэ ажлын хүрээнд бол тодорхой мэдлэг, туршлага хоригдлуулсан. Энэ мэдлэг туршлагаа хүний эрхийг хамгаалах одоо энэ үйл хэрэгт зориулах нь зүйтэй юм а гэж ингэж үзэж хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хэмээх энэ хариуцлагатай албан тушаалд бол нэрээ дэвшүүлсэн байна. За Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний нөхцөл байдал ямар байна вэ гэвэл Монгол улсад хүний эрх хэрэгчлөөний байдал 2019 оны судалгааны дүнгээс харах юм бол 162 орноос бол 46 дугаар байрт орсон байгаа. Тэгэхээр энэ бол тиймч бас муу үзүүлэлт гэж бол хэлж болохгүй. Гэхдээ бас шүүмжлэлтэй хандах зүйлүүд байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хууль заасан иргэдийн баталгаатай адил их эрх хэрэгчлөө хангагдахгүй байх. За мөн хүний эрхийн ноцтой зөрчлүүд бол гарсаар байгаа. За ялангуяа хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүний хувийн болон улс төрийн эрх хэрэгчлөөний бол энэ ноцтой зөрчлүүд бол сүүлийн үед гарч байгааг бол бид бүхэн бол мэдж байгаа. За өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүрээнд үлдэгдэж байгаа энэ гэмт хэрэг, олон нийтийн газар, гудамж талбайд хүмүүс золгүй байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал. За мөн төрийн байгууллага албан тушаалтны одоо хууль бус явц эрх ашиг сонирхлын үүднээс иргэдийн эрх хэрэгчлөө хөндөгдөх тохиолдлууд бол цөөнгүй гарч байгаа. За энэ нь бол иргэд олон нийтийн зүгээс бол шүүмжил төртөж байгаа. За тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт олон одоо шалтгаан нөхцөл байгаа. За хамгийн эхлээд бол би бол өөрийнхөө хүрээнд авч үзэхэд бол нэгдүгээрт энэ хүний эрхийн боловсрал, төрийн байгууллагын албан хаагч иргэдэд бол бас хангалтгүй дутмаг байна. За хоёрдугаарт бол энэ бас эрх зүйн орчин энэ төр бүрэн гүйцэд одоо бүрдээгүй. За үйл ажиллагааны хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаа одоо бүрэн одоо олон талыг хамарч үйл ажиллагаа явуулахын эрх зүйн орчин бүрдээгүй байсан зэрэг ийм олон шалтгаануудтай бол холбон тайлбарлаж болох. За тэгэхээр би бол хүний эрхийн үндэсний комиссэд нэр дэвшиж одоо ажиллах одоо гол зорилго бол энэ хүний эрх хэрэгчлөө зөрчигдөж байгаа суур шалтгаан нөхцөлийг бол тодорхой судлаж, урьдчилан сэргийлэх, за зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр тодорхой санал санаачлага гарган ажиллах. За иргэд хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, олон нийтийн байгууллагуудын дуу хоолойг сонсож эдгээрийг бол тодорхой одоо эрх бүхий шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнууд бол уламжлан ажиллана. За түүнээс гадна бол багшлах эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлын чиг үүргийн хүрээнд бол энэ бүх нийтийн хүний эрхийн боловсролыг
одоо хангах, дээшлүүлэх чиглэл дээр бол хүчин чармаалт гаргаж ажиллана гэж ингэж бол зорж байгаа. За ингээд бол эцэст нь бол өнөөдөр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхүүлэн дэмжих чиглэлээр бол төр засгийн зүгээс бол одоо байнга анхаарал хандуулж ирсэн. За ялангуяа сүүлийн үед бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг батлаж энэ гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах одоо энэ боломж олгож өөрийнхөө одоо мэдлэг оюунаа энэ хүний эрхийг хамгаалах үүсэлд зориулах оруулж нэрээ дэвшүүлж байгаа. Энэ нэрээ дэвшүүлсэн. За энэ хүрээнд бол хүний эрхийг хамгаалахад бол итгэж чармаалт гаргаж ажиллана гэж ингэж бодож байгаа. За ингээд та бүхэнд баярлалаа. Төвчхон өөрийгөө танилцууллаа. За баярлалаа. За инх бол оролцогчоос асуулт асуухаа илэрхийлсэн Б болор сайхан, Яа мөнх чимэг, Д сүх гэрэл, энэ баяр сайхан, Б алтан туяа гэсэн хүмүүс бол асуулт асуух илэрхийлсэн байна. Т саруул, П бүрнээ баатар, Ч алтан гэрэл, Г ууган баатар, энэ мөнх зул, С нар мандах, З бадмаараг, Г зол заяа, Ч ариуна, Т ариуна, Э туул, Д сүнжид, З бадмаараг, Г төвшин жаргал гэсэн хүмүүс бол ажиглагчаар оролцсон гэдээ илэрхийлээд одоо зүүн програмаар ажиглагчаар оролцож байна. Энэ зүүн програмаар онлайнаар орж байгаа хүмүүс маань зарим нь энэ дуу шугам муу сонсогдоод байна гэдэг ах шиг байна. Яг зүгээр компьютер дээрээс орж байгаа хүмүүст бол дуу бол асуудалгүй. Зүгээр гар утсаар орж байгаа тохиолдолд нөгөө чихвчээр сонсохгүй болохоор жоохон дуу нь муу ах шиг байна шүү. Тэгэхээр энийг манай одоо энэ парламент цэг юм байна гэсэн Facebook пэйж утсаар лайв явж байгаа. Тэгэхээр энийг хүмүүсээс анхаарад яах нь уг нь гар утсаар орж байгаа бол чихвчээр сонсвол илүү сайн сонсогдож байгаа юм байна шүү. Тэгэхээр энийг та бүхэн маань анхаараарай. За болор сайхны микрофоныг өгье. За болор сайхан асуулт асуугаарай. Тийм үү. Яа мөнх чимэг нь байна уу? Тэр гараа өргөд байх шиг байна. Нэр дэвшигч инх болдоос тодруулж асууя. Үндэсний статистикийн хороо Нүбийн хүүхдийн сан, Нүбийн хүн амын сангийн хамтран боловсруулдаг нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгааны 2018 оны тайлангаас харах юм бол хүүхэд хамгаалалт хөгжлийн асуудал дээр бол нэлээд анхаарах шаардлагатай үзүүлэлтүүд их сул гарсан байгаа. Бага насны хүүхэд болон тухайн хүүхдийн өсөж хөгжиж байгаа орчин нөхцлөөс хамаарат бүр цаашаа ямар бие хүн болж төлөвч гинэ гэдэг маань нэлээд хүн дүр зураг гарсан. Энэ хол судлаачийн танилцуулсан нийтэд илгэсэн тайлан дээр бол нэлээд олон хүүхд хамгаалалттай холбоотой асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн байна л да. Тэгэхээр яг хэрвээ та гишүүнээр сонгогдох юм бол 6 жилийн хугацаанд яг энэ хүүхд хамгааллыг бэхжүүлэхийн тулд одоо байгаа хүүхд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд яг бодлогын төвшөнд та юун дээр анхаарна гэж бодож байна вэ? Өөрийн бүрийн эрхийн дагуу юу хийх гэсэн санал байж болох вэ? Тэрийг олцооч. За баярлалаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа шинжилгээний ажлуудын нэг бол энэ хүүхдийн эрхийн хамгаалах чиглэлээр бол байсан. За ялангуяа энэ хүүхэд гэмт хэрэгт өртөж байгаа энэ шалтгаан нөхцлүүдийн талаар бол тодорхой судалгаануудыг хийсэн. За хамгийн сүүлд бид хүн бол энэ хүүхэд гэмт хэрэгт өртөж байгаа, хохирж байгаа шалтгаан нөхцөл бол олон хүчин зүйлтэй холбоотой байгаа. За нэгдүгээрт бол энэ гэр бүлийн хүрээнд бол хүүхэд хохирох явдал бол түгээмэл гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол анхаарч ажилланаа. За хоёрдугаарт бол хүүхэд нийгэм, эдийн засаг, за мөн тодорхой одоо эцэг эхийн хайр халамжинд өсөх энэ одоо болцоо нөхцлүүдээр бол хангахдахгүй байгаа бол тодорхой юм үзүүлэлтүүд бол гарсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн хугацаанд бидний явуулсан судалгааны үр дүнгээр бол хамгийн гол шалтгаан нөхцөл юу вэ нэ? Хүүхэд хамгааллын чиглэл дээр анхаарахад юуг одоо анхаарах шаардлагатай вэ гэхээр нэгдүгээрт бол хамгийн эхлээд хүүхдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудал бол энэ эцэг эхийн үүрэг хариуцлага. Эцэг эхийн энэ хүүхдэдээ тавих хяналт, хүүхдэд өсгөн хүмүүжүүлэх. За дээр нь бол энэ гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн одоо боловсролтой шууд холбогдож байгаа. Тэгэхээр маш олон хүүхдүүд бол гэр бүлийн хүрээнд одоо гэр бүлийн салалтаас олж хохирж үлддэг.
За тэдгээрийн нийгэм сэтгэл зүйн хувьд бол тодорхой өөрчлөлт орж энэ нь бол цаашдаа нийгмийн харилцаанд ороход хүндрэлт учруулдаг. Тийм учраас бид бүхэн бол хүүхэд гэр бүл одоо залуучуудын хөгжлийн газарт бол тодорхой зөвлөмжүүдийг бол боловсруулж хөргүүлсэн байгаа. За энэ нь юу вэ гэхээр энэ гэр бүлийн боловсрол гэдэг зүйлийг бол маш тодорхой одоо системтэйгээр олгох ёстой. За хоёрдугаарт энэ гэр бүл гэдэг ойлголт бол бас маш төлөвлөгөөтэй, бас нарийн одоо ийм одоо хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдсан ийм арга хэмжээнүүд байх ёстой гэж үзэж байгаа. За тухайлбал хүүхд хамгааллын чиглэлээр бол энэ гадаад орны туршлагуудыг аваад үзэх юм бол энэ батлан хамгаалах яам, ихтэй сургууль, боловсролын байгууллагуудаар дамжуулж ерөнхийдөө нэг хоёр гол асуудлыг бол ярьдаг. Нэгдүгээрт бол мэдээж энэ улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой энэ бол үндэс зүйл. Хоёрдугаарт та бол эцэг их гэр бүл болно гэдэг үгнээс тэр бүх одоо нийтийн боловсролд энэ хүүхдийн талаарх асуудлуудыг бол ой тоонд нь ортол энэ сургалтыг системтэйгээр явуулдаг. За ингэснээр иргэд бол энэ хүүхдэд хандах хандлагт бол маш болгоомжтой хандаж хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалдаг. Хэрвээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэхээр хариуцлагын тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд бол оновчтой тодорхойлж өгөх асуудал дээр санаачлаг гаргаж ажилланаа. За мөнх чимэг байна гэсэн тийм. Мөнх чимэг асуултаа асуугаарай. За сайн байна уу? Асуулт асуух боломж олгосонд баярлалаа. Тэгээд энх бол нэр дэвшигчээс өмнөх асуулттай холбоотойгоор хүүхдийг ер нь хүн гэж үзэхгүй байгаа энэ соёл хандлага хүүхдийг хүчирхийлж байгаа энэ одоо соёлыг халахын тулд богино хугацаанд хүний эрхийн үндэсний комисс ямар бодлого боловсруулж юу хийх ёстой гэж бодож байна вэ? Нэгдүгээр асуулт. Дахиад нэг асуултаа цуг асуучих. Та бол судлаач хүн байна гэж би ойлгосон. Намтрыг тань уншаад. Тэгээд цагдаагийн албан хаагчид хүний эрхийг зөрчих нь бол түгээмэл байгаад байдаг. Тэгэхээр энэ цагдаагийн албан хаагчдын хүний эрхийн зөрчиж байгаас урьдчилан сэргийлэхийн тулд хүний эрхийн үндэсний комисс хэрхэн ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Та энэ талаар танд энэ талаар санал болон гаргалгаа байгаа юу гэсэн асуултыг асууя. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол яг нийгэмд нийтээрээ бол хүүхдийг хүн гэж үзэхгүй байх хандлага тийм ойлголт бол бас байхгүй. Ер нь бол тодорхой хүрээлэлд ийм асуудал байна гэж үзэх нь бол зүйтэй. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол тодорхой судалгааны ажлууд хийгээ явж хахад эрх зүйн орчин бүрдсэн. За энийг хүүхдийн эрхийг хамгаалах одоо механизм тогтолцоо бол бүрдсэн. Дүүрэг, хороо, сумдууд дээр бол ажилтдаг. За үүний нэг одоо жишээ бол хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж салбар олон байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн энэ одоо байгууллага бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудын үйл ажиллагаа ямар хөө явж байна гэдэг дээр дүн шинжилгээ хийж үзэж бас тэдгээрийн үйл ажиллагааны тайлан мэдээ энтрийг бол авч үзэхэд бол энэ хэрэгжилт маш хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө тэр засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал за хүүхдгэр бүл хөгжлийн газрын нэг төлөөлөлд оролцсон. Энэ нь бол энэ дээр анхаарал хандуулдаг. Тэр өөрийн хороондоо амьдарч байгаа тэр эмзэг бүлгийн за тэр хүчирхийлэл дуртаж болцшгүй за бусад эрх хэрэгчлэн хөндөөгдөж байгаа энэ хүүхдүүдийг илрүүлэх за олох тэдгээр тусламж үйлчилгээ үзүүлэх магадгүй эрсдэлтэй нөхцөл байдал байгаа бол цааш давах арга хэмжээний талаар бол зөвлөн туслах энэ бол эрх зүйн орчин бол бүрдсэн байгаа. Гэхдээ энэ ажил дээр бол туйлын хангалтгүй ажиллаж байгаад бол анхаарал хандуулж энэ үйл ажиллагаан дээр бол сайжруулах чиглэлээр бол анхаарал хандуулж ажилланаа. За энэ ажлыг бол яг одоо бодит байдал дээр аваад үзэх юм бол зөвхөн тэр хэсгийн одоо цагдаагийн ажилтан за нэг нийгмийн ажилтан хоёр хариуцуулаад орхицсон ийм одоо дүр зураг бол харагддаг. За ингээд энэ ажилдаар ямар хүндрэл бэрхшээл учирж байна, эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд одоо оролцож байгаа хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийсэн бэ гэдээ ингээд аваад үзэхэд бол энэ дээр бол хийсэн тодорхой ажил байхгүй байхны дүр зураг бол дийлэнх одоо нутаг дэвсгэр хороо дүүргүүдээр бол ажиглагдсан. Тэгэхээр энийг бол засаж залруулж ажиллана гэж бодож байна. За хоёрдугаарт хүний эрх ба цагдаагийн асуудал бол өөрөө
маш эмзэг асуудал байдаг. Яагаад тэгэхээр цагдаагийн байгууллага бол хуулиар энэ гэмт хэрэгтээ тэмцэх нийгмийн журмыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд хуулиар хүний эрх хэрэгчлөөнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тогтоох ийм эрхийг бол эдэлдэг. Тэгэхээр энэ эрхээ бол зарим тохиолдолд хэтрүүлэх, за зарим тохиолдолд энийг хууль бусаар ашиглах явдал бол одоо цөөнгөө гардаг. За энэ нь бол иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж энэ цагдаагийн нэр хүнд унах, цагдаад идэх олон нийтийн хандлагыг бол солируулдаг. Тэгэхээр энэ хандлага бол өөрөө бүгд найрамдах Солонгос улсад би бол суралцж байгаа хугацаанд тэр цагдаад идэх олон нийтийн хандлага гэж юу вэ? Энэ бол маш өргөн хүрээтэй асуудал байдаг талаар судалж олон улсын харьцуулсан судалгаануудыг хийсэн. Тэгэхээр энэ дээр бол энэ цагдаагийн байгууллагын алба хаагчдыг талаарх хүний эрхийн мэдрэмжтэй болгоход бол онцгой анхаарч ажиллана. За өнөөдөр бол дотоод хэргийн их сургууль, цагдаагийн сургуульд энэ хүний эрх цагдаа гэсэн энэ агуулга хөтөлбөрөөр хичээл сургалтуудыг бол оруулж байгаа боловч бол яг энэ практик юун дээр алдаж ондог зэрэг энэ хөтөлбөрүүдийг бол мөн сайжруулж цагдаагийн ерөнхий газартай хамтарсан санамжчиг байгуулж үе шаттайгаар. За дахиад 1 минут арай дутуу хариулчих шиг боллоо. Дахиад 1 минут микрофон асааж байгаа. Гол асуудал бол цагдаагийн ерөнхий газар цагдаагийн ерөнхий газартаа санамж бичиж энэ санамж бичиг байгуулж энэ холбогдох энэ цагдаагийн алба хаагчдыг үе шаттайгаар хүний эрхийн сургалтад бол зайлшгүй амруулахын тогтолцоог бүрдүүлнэ. Буцаагаад үнийг хянах, үр дүнг тооцох тогтолцоог бүрдүүлж ажиллана гэж бодож байгаа. За мөнхшиг тодруулах уу? За тунгалагын микрофон өгч. Тунгалагыг асуулт асуугаарай. За. Сонсогч асуултаас. За, одоо. За, та бол энэ Монгол Улсын дотоод хэргийн их сургууль, цагдаагийн сургуулийн эрүүгийн эрх зүйн криминологийн техникийн эрхлэгч, цагдаа судлалын төвийн эрхлэгч гэдэг эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж ирсэн юм байна. Тэгэхээр та өнгөрсөн хугацаанд энэ цагдаа нарын донд хүний эрхийн ямар түгээмэл зөрчил гарч байгааг олж харсан бэ? Тэгээд тэр зөрчлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийнхөө сургуулийн хөтөлбөрт ямар тодорхой өөрчлөлтүүд хийж байсан бэ? Агуулгын болон арга зүйн хэлбэрийн хувьд ямар өөрчлөлтүүд хийж байсан бэ? За баярлалаа. Тэгэхээр энэ цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмжтэй болгох харилцааны соёл ёс зүйтэй байж хүний эрхийг хүндлэх энэ хандлага төлөвшүүлэхийн тулд ер нь хэд хэдэн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсад цагдаагийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээ гэдэг энэ томоохон суурь судалгааг бол энэ төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгсэн. За энэ судалгааны үр дүнгээр бол яг энэ асуудал бол ил болж гарч ирж ирсэн. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч хууль ёсны байх энэ үүргээ биелүүлдэг юм байна. Иргэд олон нийттэй харилцахдаа ёс зүйн хэмжээ, наад захын стандарт дүрмийг баримталдаг юм байна гэсэн энэ асуудал дээр бол нэлээд доогуур үнэлгээтэй гарч ирсэн. За тэгээ энэ хүрээнд бол дотоод хэргийн их сургууль, цагдаагийн ерөнхий газар, за хууль зүйн дотоод хэргийн яамд бол судалгааны тайлангуудыг хөрвөөс тодорхой зөвлөмжүүдийг бол хөрвүүлсэн байгаа. Яг сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд бол дотоод хэргийн их сургууль дээр цагдаагийн судлалын чиглэлээр агсан шатны боловсролын сургалтыг бол оруулж байна. За оруулахын хөтөлбөрт саналаа тусгаж ажилласан. За энэ хөтөлбөр дээр бол цагдаагийн алба хаагч иргэд олон нийттэй харилцахад ямар стандарт дүрмийг баримталж ажиллах, хүний эрх хэрэгчлөөг ямар тохиолдолд хязгаарлах, өөрсдөө гэмт хэрэг халдлагад өртөхгүй байх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг тусгаж оруулж шатааратаагаар ажиллаж байгаа. За ер нь бол энэ цагдаагийн сургууль дээр энэ хүний эрхийг хамгаалах чиглэлээр бол бүх шатандаа анхаарч энэ сургалтын хөтөлбөрийг бол байнга хөгжүүлж хүний эрхийн
одоо үндэсний бол энэ гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдыг урьж бол сургалт семинарыг бол тогтмол явуулдаг. Гэсэн хэдий энэ практик байгууллага дээр гараад ажиллахаараа ер нь энэ гүйцэтгэж байгаа үүрэгтэй холбогдуулаад энэ одоо хүний эрхийг зөрчих тохиолдлууд зарим тохиолдолд гарч байгаа явдал бол тасрахгүй байгаа. Гэхдээ эндийг бол сайжруулах чиглэлээр бол хоёр байгууллага хамтарч бол ажиллаж байгаа. За мөн дараагийн нэг асуудал бол энэ цагдаагийн албанд хүнийг сонгон шалгаруулж элсүүлж авахдаа ерөн суур боловсрол хүмүүжил за хүний эрхийн одоо хандлага энэ мэдрэмжүүдийг бол шалгаж авах энэ шалгуур үзүүлэлтүүдийг бол эсэлтийн журамд бол тодорхой хэмжээнд тусгаж оруулсан. За хувийн байдлыг судалдаг ийм асуудлуудын хүрээнд бол тодорхой санал санаачлага гаргаж ажиллаж байгаа. За ажлын хэсгийн гишүүдээс асуулт мөг сайхан. За баярлалаа. Хоёр асуулт байна. Тэгээд нэг нэгээр нь асуугаад хариултаа сонсчоо гэж бодож байна. Тэгэхээр та бол одоо дотоод хэргийн их сургууль одоогийн нэрээр энэ сургуульд бол цагдааг бэлтгэх энэ мэрэгжлийн одоо хүмүүсийг сургах энэ сургуульд бол багшилдаг хүн юм байна. Олон жил багшилсан. Тэгэхээр Монголд бол нэг тогтсон зүйл юу гэхээр багш нараас бол дүн гуйдаг. За таны хамгийн ойр дотны хүн хамаатан садан эсвэл одоо танд маш их тус болсон хүн ийм ойр дотны хүн дүн гуйж ирсэн үү? Гуйсан бол та яг яасан бэ? Тэрнийг нь тэр ёсоор би илүүлсэн үү эсвэл яасан бэ? Энэ дээр ирнэ юу гэж боддог вэ гэдэг эхний асуулт байна. Дараагийнхын хариултын дараа асууя. За дотоод хэргийн их сургуульд бол нийтдээ бол нэг 14 орчим жил багшилсан. Энэ хугацаанд мэдээж дүн бол гуйдаг. Энэ бол ийм асуудал байдаг. За энэ асуудал дээр бол ер нь бол өөрөө болон өөрийнхөө хамтарч ажиллаж байсан удирдах байгаа энэ хамт олондоо бол зарчмын одоо шаардлага тавьж ажилладаг. Тэр ч утгаараа энэ манай одоо яг өнөөдрийн төвшөнд хариуцж байгаа нэрвгүй хэрэгцсэн криминолог гэсэн энэ тэнхимийн багш нар бол бас нэлийн одоо зарчимтай шаардлагатай ордог. За нөгөө талаараа бол энэ асуудал бол бас түгээмэл бол бас нэг гардгүй маа миний хувьд. Яагаад тэгэхээр энэ асуудалтай бол эвлэрдэггүй. Бүх шатны одоо бакалавр, магистр, докторийн сургалт явуулахдаа бол үндсэн одоо багшийн шаардлага, стандартыг бол тавьдаг. За энэ шаардлагаа бол тэр суралцагч оюутнуудад анханасаа одоо ойлгуулж мэдрүүлсэн. За энэ магадгүй цаашаа энэ хэл яриа бол оюутнуудад сонсогддог учраас яг шууд утгаараа бол одоо бид бүгдийн миний хичээл дээр бол хичээлээ хийхгүйгээр дүн одоо гуух, дүн тавиулах ийм асуудал бол харьцангуй зөөн байдаг. За гарч ирсэн тохиолдолд бол тодорхой одоо шаардлагуудыг тавиад энэ дэмжлэг үзүүлдэг зарим тохиолдол. Юу тодорхой тохиолдолд биелүүлж одоо тэр гуйлтын дагуу дүн тавьж исэн гэсэн үг. Яг нь ер нь чи ийм шаардлагуудыг хангах ёстой. Энийг аваад энийг харж агаад би чамд бол бас дэмжлэг үзүүлэх үгүйгээ шийдье гэдэг ийм зарчмыг бол баримталдаг. Огт ортос бол хүний гуйлтаар бол асуудлыг шийдвэрлэдэг. Баярлалаа. Тэгэхээр хоёр дахь асуулт таны одоо анкетн дээр бол бага насны хүүхдийг алах болон хүчин гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээгээ бодлогын судалгааны багийн ахлагчаар ажилласан байна. Бас ингээд ер нь хүүхдийн эрхтэй холбоотой хэд хэдэн судалгаа хийжээ. Тэгээ энэ дотор бол энэ хүчин гэмт хэргийн асуудал байгаа. Бага насны хүүхдийг. Тэгээ энэ бол бас сүүлийн жилүүдэд нэлээд яригдж байгаа. За одоо эрх бүхий хүмүүс те бодлогын янз бүрийн шийдлүүд бол хэлдэг. За зарим тохиолдолд цаазаар авах ёстой. Бага насны хүүхдийг хүчнэж байгаа бол цаазаар авах ёстой. Энэ цаазаар авах ялыг сэргээх ёстой гэсэн ийм санал гардаг. За бас энэ гэмт хэргийг үйлцсэн хүнийг одоо хөнгөлөх ёстой гэсэн ийм зүйл зарим улсад байдгаа гэсэн ийм санал гардаг. За 3 дугаарт бол одоо бага насны хүүхдийг хүчнэсэн тохиолдолд одоо тухайн хохирогчийг тэр онгой хайсыг нь оёх ийм үйлчлэгийг төр үзүүлэх ёстой гэсэн ийм санал гарсан. Тэгэхээр энэ 3 санал дээр та ер нь тус бүр дээр нь товчхон юу гэж бодож байна? Ямар одоо байр суурьтай байна? 2 дугаарт саяын 3 санал хэрвээ хууль шийдвэр болоод батлагдчих юм бол та хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн нэр томилогдлоо гэж үзье. Тэгэх юм бол та энэ дээр
ямар арга хэмжээ авах уу, юу хийх үү, комиссийн гишүүний бүрийн эрхийн хүрээнд байгаа ямар арга хэрэгслүүдийг ашиглах вэ хэрвээ арга хэмжээ авбал. За баярлалаа. За энэ судалгааны ажлын хүрээнд бол тодорхой дүгнэлтүүд гарсан. За тэгэхээр нэгдүгürt бол би энэ цаазаар авах ялтаа бол бас санал нийлдэггүй гэдгээ илэрхийлэх зөвтэй. За яагаад ингэж байна вэ гэхээр ер нь бол энэ криминологийн энэ эргүү эрх зүйн шинжилгээ ухаанд бол өнөөдөр дэлхийн нийтийн одоо чиглэлийн хандлагаас харахад цаазаар авах ял яг энэ хүний амь насыг хохироож байгаа гэмт хэргээс урдсан сэргийлэх бууруулахад нөлөөтэй гэдгийг бол тогтоосон судалгаа бол байхгүй байна. Нэгдүгürt. Хоёрдугаарт бол Монгол улсын нөхцөл байдал дээр аваад үзэхэд энэ цаазаар авах ял бол яг гэмт хэрэгээс урсан сэргийлэх ажил нөлөөтэй энэ гэмт хэргийн гаралтад шууд нөлөө үзүүлж ийн гэж дүгнэхэд бас эргэлзээтэй асуудлууд судалгаагаар бол гарсан байгаа. За тэгэхээр энэ цаазаар авах ялыг бол сэргийлэхийг бол эсэргүүцдэгэ. Ер нь бол энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оногдуулснараа энэ төрлийн гэмт хэрэг буурна гэсэн шууд дүгнэлтийг бол одоо хараахан хэлж болохгүй байна. За тэгэхээр судалгааны дүнгээс харахад бол 2014 за 12 оноос хойш бол энэ цаазаар авах ялыг Монгол улсад хэрэглээгүй байгаа юм шиг практик талаа. За 2017 оны эрүүгийн хуулиас эхлээд бүр одоо эрх зүйн зохицуулалтын хувьд бол халсан. За энэ хугацаанд бол одоо энэ хүнийг санаатаа алах хүчндэх гэмт хэргийн тоон үзүүлэлтүүд бол шууд хамааралтайгаар өссөн тохиолдол байхгүй байна. Ялангуяа хүнийг алах гэмт хэрэг дээр бол үзүүлэлт байхгүй. За хүчндэх гэмт хэргийн хувьд бол өссөн үзүүлэлт бол харагдаж байгаа. Гэхдээ энэ эрүүгийн хуульд ямар үйлдэлийг хүчндэх гэмт хэрэг гэж тооцох вэ гэдэгтээ хамааралтайгаар энэ одоо өссөн үзүүлэлтүүд гарсан. Өөрөөр хэлбэл тэр бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдгийг гэмт хэрэгт тооцсон явдалтай холбогдуулаад энэ одоо бага насны хүүхдийн хүчндэх гэмт хэргийн статистик үзүүлэлтүүд бол өндөр гарч байгаа. За энэ нь бол шууд утгаар нь харахаар энэ цаазаар авах халаас болоод халснаас болоод өссөн мэт харагдаад байдаг. Гэтэл төр эрх зүйн зохицуулалтын хувьд энийг хяналтандаа авч энэ гэмт хэргийн нуугдмал байсан үйлдэлүүдийг хяналтандаа авсан ойлголт юм а гэж ингэж үзэж байна. Гуравдугаарт энэ олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол улс биелүүлж энэ цаазаар авах халыг бол хэрэглэхгүй байх нь зүйтэй юм а гэж бодож байна. За хөнгөлөх ёстой гэж. Энэ дээр бол мөн санал нийлэхгүй. Өөрөөр хэлбэл хүний эрхийн энэ тэмцэгчид хүний эрхийн энэ байгууллага бол энэ бие махбодын энэ харгас шийтгэлээс бол татгалзаад бол удаж байгаа. Тэгэхээр энэ бие махбодын шийтгэл бол ямар ч тохиолдолд өр нөлөөгөө үзүүлэхгүй. Тийм учраас энийг бол хэрэглэхгүй. Харин ч эсрэгээрээ тэр инэрэнгүй байх ёстой гэсэн зарчмыг бол бүдүүлгээр зөрчиж байгаа асуудал учраас энэ дээр бол санал нийлэхгүй. За тэр оёх энэ тусламж үйлчлэгээ үзүүлэхдээ бол харьцангуй бол дундыг барьсан би байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл энэ дээр хохирогчийн тэр хүсэл сонирхол за өөрийнх нь эрх ашиг сонирхлыг бол зөвшөлтсөж үзэж энэ тохиолдол өөрөө одоо энийгээ биелүүлэх боломжтой, хийлгэх боломжтой гэж ингэж үзэж байгаа тохиолдол нарийн одоо судалж үзэх шаардлагатай хаа гэж ингэж бодож байна. За цаазаар авах болон энэ бие махбод За одоо сүх гэрэл баяр сайхан алтан туяа байна уу? Алтан туяагийн микрофоныг өгье. За асуулт асууя. За намайг сонсож байна уу? Сонсож байна. За тэгвэл би асуулт асууя. Ер нь бол өөрийн чинь намтар түүхийг ингээ харахад сүүлийн 10 гаруй жил цагдаагийн актын дотоод их сургуульд бол криминолог хүний эрх ёс зүй зааж ирсэн байна. Гэтэл энэ салбарт байгаа өнөөгийн нөхцөлийг харахад бол ер нь бол бас тийм акттай үр дүнтэй бол байхгүй байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болсны чинь дараагаар энэ салбаруудад мэдээж зөвлөмж шаардлага хургуулах хэрэг гарна. Одоо байгаа алдаа дутагдлын одоо засах чиглэлээр зөвлөмж гаргаж ажиллах зайлшгүй шаардлага бол гарна. Тэгэхээр өөрийн чинь мянган шавнар одоо энд ажиллаж байгаа нөхцөлд хэрхэн яаж шаардлага тавих вэ? Тийм ээ, мэрэгжил нэгт нөхдүүдтэйгээ одоо юу гэдгийг зөвлөмж шаардлага биелүүлэх талаар тулж ажиллах болно. Хувь хүнийхээ хувьд одоо яг ямар зарчмыг баримталдаг вэ? Тухайлах юм бол мэдэх бах прокурор нэрдэх мөрдөн байц халданд ажиллаж исэн галтаагаа гэхэд бол мэрэгжил нэгт нөхдөө шаардлага тавихад бол маш их хэцүү сэтгэлийн юм шанал зовоортой байдаг гэж ярьжсэн. Тэгэхээр өөрөө хувь хүнийхээ хувьд ямар одоо жанжин шугамыг барьж ажиллах вэ гэдэг нэгдүгээр асуултыг асууя. За хоёрдугаар асуулт нь хувь хүнийхээ хувьд та хараат бус байдал, бие даасан байдал гэдгийг юу гэж ойлгодог вэ? Хүний эрхийн үндэсний комиссийг хараат бус бие даасан байдлын талаар одоо сайжруулах дархлаатай болгохыг гэвэл та ямар бас чиг тийм ээ барьж ажиллах вэ?
За баярлалаа. Түрүүн бас энэ ер нь бол олон шавнар байгаа. За энэ бүгдтэй бол хууль ёсны шаардлагыг тавьж ажилланаа. Энэ дээр бол ямар ч асуудал байхгүй гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр ер нь оюутан байх цагаас нэхлээд би бол өөрийгөө ийм байр суурь баримталдаг, ийм зарчимтай гэдгээ бол ойлгуулад бол төсөгдгөө гэж ойлгодог. За энэ ч утгаараа өнөөдөр манай цагдаагийн байгууллага энэ хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа шавнартай холбоотой асуудлууд гарахад надаас бол хууль бус зүйл дээр тусламж дэмжлэг үзүүлээч гэж уцтдаг ийм шавнар бол их ховор байдаг. Бараг байхгүй гэж хэлж болно. А эсвэргээрээ өөрөө надаас ч ихсэн хүмүүс бас тодорхой асуудлуудыг хүсэлт тавьдаг. За энэ холдоо чи энэ нэг асуудлыг шийдэх, танаа шавчин байна, эн чин байна, ийм юм асуудал байна гэдэг удаа дараа хүсэлтүүдийг тавьдаг. За энэ үүднээс бол би өөрийнхөө шавнартаа бас хууль бус шаардлагыг биелүүлж өгөөч гэдэг ийм хүсэлт одоо тавьжсэн тохиолдол байхгүй. Тэгэхээр бид бүхэн бол нэгээ бол одоо зарчимч хууль бус зүйлд эвлэрдэггүй гэдэг хоёр талаасаа ойлгоцсон учраас шаардлагыг бол тавьж ажиллахад асуудал гарахгүй. За нөгөө талаараа бол бас миний нэг давуу тал, бас нэг сул тал болдог асуудал бол би яг энэ мөрдөн байцаахаа алба энэ цагдаагийн байгууллагын практикт бол удаан ажиллаагүй. Бас ерөнхийдөө бол хүмүүсүүдийг мэдхээс цаашгүй учраас энэ хүмүүсүүдэд бол албан ёсны шаардлагыг хуулийн хүрээнд тавьж ажиллахад асуудал гарахгүй гэж ингэж бодож байгаа. За хоёрдугаарт ер нь энэ хараат тус байдал гэдэг асуудал дээр бол өөрийн одоо байр суурийг хууль зүйн үндсэлтэйгээр тавьж чаддаг ойлголт юм а гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ хүрийн эрхийн үндэсний комиссийг хараат тус ил тод байлгах үүднээс хэрхэн ажиллахыг бол би хүний эрхийн үндэсний комиссийн мэдээлэл олон нийттэй харилцах асуудал дээр бол анхаарч ажиллаж олон нийтийн хяналтанд оруулах замаар энэ хүний эрхийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа, ямар үе шаттай явагдаж байгаа вэ гэдэг дээр анхаарал хандуулж ажиллана. За өнөөгийн нөхцөл байдлаар бол ер нь бол иргэд олон нийтийн зүгээс бол энэ хүний эрхийн үндэсний комисс ямар ажил эрхэлдгийг, юу хийдгийг, тэнтэй холбоотой гаргасан өргөдөл гомдол ямар үе шатанда явж байгаа гэдгийг бол мэддэг. Тийм учраас бол тодорхой цаг хугацаа болгонд энэ хүний эрхийн үндэсний комиссийн мэдээллийн цаг гэдгийг байгуулж тухайн сар, тухайн одоо хугацаанд иргэдээс ирсэн өргөдөл гомдлуудыг бол иргэд олон нийтэд нээлттэй мэдээлж үр дүнг танилцуулах замаар одоо хараат тус байдлыг тогтоож ажиллана гэж ингэж үзэж байгаа. Ажлын хэсэг гишүүн амар сайхан. За нэр дэвшигчд бас баяр хүргэе бас зориглоод ингээ нэр дэвшээд орж ирж байгаад тий. За ажлын туршлага боловсролыг харлаа. Бас сүүлийн жилүүд бас хийсэн ажилдаа сайн боловсрол эзэмссэн ийм нэр дэвшигч байна. Би танаас нэг хоёр зүйл асууя гэж бодож байна. За нэгдүгээр асуудал нь болохоор та энэ зөрчлийн тухай хууль зөрчлийн хэргийг хэн шалгах тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна. Тэгээ энэ бол их том хууль болсон нэгдүгээр. За хоёрдугаар бид нар бас энэ хуультай холбоотой нийгэмд бас нилээдгүй шүүмж дагуулсан учраас төрийн ордонд хилцүүлэг хийжсэн. Тэгээ энэ зөрчлийн хуулийг бол их муу хийсэн хууль гэж одоо ч гэсэн үздэг. За таныг ажлын хэсэгт орсон учраас цагдаагийн байгууллагад одоо хамаарлах үе байгууллагад ажилладаг учраас би цагдаатай холбоотой асуудлыг асууя гэж бодож байна. Яг энэ зөрчлийн хуулиар одоо мөрдөж байгаа хуулиар ч гэсэн энэ хүн хилцэх хугацааг та нар тогтоосон юм байна лээ. 6-аас 2 жил гэж 6 сараас 2 жил гэдэг. Гэтэл яг одоо энэ цагдаа зөрчил гаргасан этгээдийг шалгаад явдаг. Шалгаад явах хугацаанд энэ одоо янз бүрийн байдлаар энэ хугацаанд дуусчдаг. Энэ хугацаанд дуусснаас болоод хохирогч давхар хохироод үлддэг. Цагдаагийн ажилтан цаг наргүй ажилдаг. За давхар одоо бас ингээд цагдаа нь бараг хохироод үлддэг. Гэтэл зөрчил гаргасан нөгөө гэмт итгээд хүний эрх чөлөөнд халтсан эд өрөнгийг хулгайлсан шүү дээ юм уу. Ийм этгээд нь бол үндсэндээ ялгүй ингээд завшаад явцдаг. Ийм л хууль хийдсэн байгаа. Тэгэхээр зэрэг нэгдүгээр асуулт яагаад энэ ийм хууль хийсэн бэ? Би зөвхөн цагдаатай холбоодог энэ хэлж байна. Ерөнхийдөө прокурор, нийгмийн даатгал, байгаль орчны яам гэд хохироогүй төрийн байгууллага бас энд байхгүй. Энэ хууль бол засаж залруулахгүй нэлээд муу хууль болсон гэдэг шүүмжийг одоо ч дагуулж байгаа. За хоёрдугаар асуудал бол та цагдаагийн хамаарал өхий байгууллагад
багш хийдэг хүн байна. Хүний эрхийн үндэсний комиссд та нэр дэвшигтэй ашиг сонирхлын зөрчилд орчхож магадгүй нийгэмд одоо хүлээж авах хүний эрхийн үндэсний комиссаар гишүүнээр хүлээж авахын хүлээлт нь үүнтэй холбоотойгоор бас нэр дэвшиж болохгүй юм байна гэдгийг бодож үзсэн үү? Яагаад тэгэхээр хүний эрхийн эрх чөлөөний тухай илтгэл жил болгон тайлан гардаг, зөвлөмж улсын хурал танилцуулдаг. Энэ дээр одоо бас цагдаа хүчний байгууллагатай холбоотой гомдлууд 60-аад дийлэнх хувийн одоо эзэлж байгаа учраас бас хүний эрхийн үндэсний комиссийг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүн ороод гишүүн болоод явах нь бас тохиромжгүй ашиг сонирхлын зөрчилд орох өндөр одоо хувьтай гэж иргэд олон түмэн харж байна л да. Энэ талаар та бодож үзсэн үү? За баярлалаа. За баярлалаа. Зөрчлийн тухай хуулийн хөнгөлцөх хугацааг тоолох тухай асуудал шүүмжилт өртөж байгаатай бол санал нэг байгаа. Гэхдээ ер нь ажлын хэсгээр ажиллаж байхад бол энэ асуудлаар бол бас ярилцаж зарим гишүүд санал гаргаж зөржүүлсэн тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ зөрчлийн тухай хууль за үүнийг уламжлуулаад эрүүгийн хууль гэсэн энэ хоёр бол багцуул энэ гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэмжээг хамгаалах хүний одоо аюул байдлыг хангах чиглэгдэнэ гэж ингэж үзсэн. Тэгэхээр нийгмийн хор аюулаар одоо харьцангуй бага ялэмгүй үйлдэл энэ зөрчлүүдийг бол яг гэмт хэрэгтэй ижлэхэн авч үзэж болохгүй юм аа. Энэ нь бол нийгмийн хор аюулаар ялэмгүй байдаг. Тийм учраас энэ доногдуулах одоо энэ тооцохын хөөнгөлцөх хугацааг бол олон улс бусад улс орнуудын одоо жишгтэй нийцүүлээд энэ гэмт хэрэг тоолдог хөөнгөлцөх хугацаанаас харьцангуй одоо доод хэмжээтэй нь одоо тэнцүү буюу түүнээс одоо бага байх нь бол зүйтэй юм аа гэсэн энэ агуулгаар бол 6-аас 2 жил гэж ингэж оруулж ирсэн байгаа. За нөгөө талаараа энэ 6 сараас 2 жил гэдэг ойлголт бол хууль сахиулах энийг зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын алба хаагчдын энэ хүнд суртал тэдгээрийн үйл ажиллагааг шуурхаа байлгах гэж за тодорхой хугацааны дотор асуудлыг хурдан хуулийн дагуу шийдвэрлэх энэ боломж нөхцөлийг одоо бүрдүүлэх үүднээс бол тодорхой энэ хугацааг бол тавьж өгсөн ийм агуулгатай байгаа. За тэгээд энэ агуулгын хүрээнд бол зарим тохиолдолд бол иргэд аж ахуйн нэгж байгууллага бол тохирж байгааг бол өгөөсөхгүй. Гэхдээ бол өнөөдөр энэ зөрчлийн тухай хуулийг засаж залруулах одоо сайжруулах талаар иргэд олон нийтэд санал асуулга авч боловсронгуй сайжруулах чиглэл дээр анхаарч ажиллаж байгаа энэ ажлын хэсгүүд байгаа. Энд бол өөрийн санал бодлоо одоо хийлж ажиллаж байна. За хоёрдугаарт нь энэ хамаарал бүхий иргэд гэж хамаарал бүхий байгууллага. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд бол тодорхой шалгууруудыг бол заасан. Энэ бол хууль зүйн өндөр мэргэжилттэй хүний эрхийн чиглэлээр ажиллаж исэн албан тушаалт хүнийг бол бүртгэж авна гэсэн. Би энэ шалгуурыг харж ерөнхийдөө бол бүртгүүлсэн. За өөрөө бол тэр цагдаагийн байгууллагын алба хаагч учраас би тэднэрт хууль ёсны шаардлага тавьж чадахгүй гэдэг энэ зүйл дээр бол бас огтхонч эргэлзээ байхгүйгээр би бол энэ твшсэн. За ингэхдээ бол бас энэ цагдаагийн энэ боловсон хүчнийг бэлдэж байгаа энэ сургууль хамт олон тэнд ажиллаж байгаа мянган багш нар бол өдөр тутам энэ хүний эрхийг хамгаалах, хангах, яавал энэ цагдаагийн албаа хаагчдыг хууль ёсны дагуу ажилтдаг болох вэ гэдэг дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол түрүүн би бас хариулсан. Яах аргагүй гараад энэ гүйцэтгэж байгаа үүрэгтэйгээ холбогдуулаад хүний эрхийг зөрчих тохиолдлууд гараад ирдэг. Энийг бол яг практикт ажиллаж байгаа тэр албан. За алтан туяа тодруулъя гэдэг түрүүн асуулт асуусан тахт 1 минут тодруул. Эртсэн. За тэгээ. За энэ мессежээр явуулсан юм тодруулга. Таны бэлдсэн нэгэн үеийн шавнаар ёс зүй хүний эрхийн мэдрэмжгүй гарч байгаа нь юунаас улбаатай гэж бодож байна вэ? Би даасан байдал гэж юу гэдгийг хариулсангүй. Нэмж тайлбар авъя гэсэн мэт. За мөнгө чимгээс бас тодруулга ирсэн мэт. Цагдаа бэлдэж байхдаа сургуульд нь хүний эрхийн хичээл ордог хэдий цагдаа нарын хүний эрхийн мэдлэг хандлага хангалтгүй байгаа байдлыг хүний эрхийн комиссийн гишүүн болж байж дээшлүүлнэ гэж байгаа юм уу гэж байна. Энэ хоёрыг нийлүүлээд хариулчих. За ер нь энэ цагдаагийн алба хаагчийн ёс зүй хүний эрхийн мэдрэмж гэдэг бол дан ганц сургалтаар өнөөдөр цагдаагийн сургуульд сурж байгаа сургалтаар бол шууд тодорхойлогдохгүй. Өөрөөр хэлбэл бид нөр
тодорхой стандартын дагуу энэ хүний эрхийн боловсрол олох сургалтуудыг бүх хичээлүүдээр чиглэлээр нь бол одоо зааж онлайн болон практикийн мэдлэг олгож гаргаж байгаа. Гаргаад энэ ажиллаж байгаа энэ алба хаагчдын өөрийн хувийн одоо онцлог, зам байдал, за ямар ажил албан тушаал томилогдсон бэ гэдгээс хамааруулаад зөрчил гаргаад байгаа. Түүнээс биш яг одоо тэнд ажиллаж байгаа хугацаанд хүний эрхийг одоо хүн болгон багш болгон болоод хүний эрхийг зөрчих тухайн асуудлыг бол нэгэн чинь ярихгүй хүн болгон сайн ажилласаа гэж бодож гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол илүү хувинтай холбоотой асуудал юм болоо гэж бодож байна. За хараат бус байдал дээр бол ер нь бусдын ашиг сонирхол нөлөөнд автахгүйгээр хуулийн хүрээнд шударгаар ажиллана. Шаардлагатай тохиолдолд өөрийн дотоод итгэл үнэмшлэрээ шийдвэр гаргаж өөрийн байр суурь дээр одоо зогсож ажиллахыг ойлгож байгаа. Энэ зарчмыг баримталж ажиллана. За дондуу гэж хүн асуулт асууя гэсэн байна. Дондуу гэж асуултаа асуугаарай. Асуултаа асуугаарай. За таны яриа сонсогдохгүй байгаад байдаг. Микрофоноо нээсэн болов? Одоо сонсогдож байна уу? За одоо болж байна. За би нэг асуулт асууя гэж бодож байна. Ер нь хүний эрхийн үндэсний комиссийн болон комиссийн хууль болон бусад хуулиудыг та харахтаа ер нь хүний эрхийн наацхан стандартыг хангасан хуулиуд манай Монголд үйлчилж байна гэж үзэж байна уу? Ер нь цаашид хүний эрхийн хамгаалагчийн талаарх хуулийн талаар таны бодол ямар вэ гэсэн асуулт асууж байна. За оролцож хариулаарай. За Монгол улсад ер нь Монгол улсад батлагдж байгаа энэ хууль тогтоомж хүний эрхийн үндэсний комиссийн тухай энэ хуулиуд бол Монгол улсын олон улсын гэрээгээр гэрээ нэгдэн орсон энэ гэрээ хүний эрхийн наан захын стандартад бол хангасан хууль тогтоомжуудыг батлан гаргаж байгаа. Энийг баталж явах явцад хүний эрхийн болон бусад байгууллагууд бол саналаа өгж тодорхой зөвлөмж гаргаж тэдгэрийг тусгаж ажилладаг учраас наан захын стандартуудыг бол хангасан ийм хууль тогтоомж гэж ингэж үзэж байна. За нөгөө талаасаа бол энэ хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль гэж одоо улсын их хурлд өргөн мэдүүлсэн байгаа энэ хуулийг бол дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл хүний эрхийг хамгаалах энэ ажил бол бүх нийтийн үйл хэрэг байдаг. Тэр утгаараа энэ хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн энэ олон нийтийн оролцоо хүний эрхийг хамгаалах чиглэсэн иргэний үзэл бодлыг бол дэмжихэд олон нийтэд түгээхэд хүний эрхийг хамгаалахад бол олон энэ ач холбогдолтой хууль болох хаа гэж ингэж найдаж байна. Болор сайхан асуулт асууя. Нэр дэвшигчээс хүүхд хамгааллын тогтолцоотой холбоотой асуулт асуух гэсэн. Өөрийнхөө ярианд дундаа дурдсан л да хүүхд эрхийн хуульцсан хороо зэрэг ажиллаж байгаа гэдэг. Үүний зэрэгцээгээр яг мөчиг үүргийн аваад үзэх юм бол хамтарсан баг гэдэг бусад төрд байгаа институтсээр орох юм бол яг цагдаагийн бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг их чухал байгаа юм л да. Эндээс юу харагдаж байна гэхээр яг өнөөгийн хүүхд хамгаалалцаа бол урьдчилан сэргийлэхээс илүүтэйгээр зөрчигдсөн эрхийг сэргээх яг хамгаалах шаардлагатай үед нь л орж ирдэг болоод байна л да. Тэгэхээр яг энэ урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүүхд хамгааллын тогтолцоонд сайжруулахын тулд яах вэ? Тэгээд хүүхэд бүрийн эрхийг баталгаатай хэвлүүлэхийн тулд хүний эрхийн үндэсний комисс ийм урьдчилан байдлаар яаж ажиллавал одоо юу гэдэг юм үйл ажиллагаагаа ямар төвшөнд гаргаж ирвэл үр нөлөөтэй гэж та харж байна. За баярлалаа. Түрүүн бас орхигдуулсан байна. Энэ хүүхд хамгаалах хамтарсан баг гэж. За энэ ялангуяа энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажилладаг энэ баг байгаа. Тэгэхээр энэ хамтарсан багийн үйл ажиллагаа бол бас харьцангуй бол жигдэрсэн үйл ажиллагаа бол бас явагдах шатандаа орсон ийм зүйл байгаа мөлий. За хоёрдугаарт энэ хамтарсан багийн хүрээнд бол цагдаагийн байгууллагын алба хаагчдын үүрэг оролцоо өндрөө гэж байна. Энэ яхаа аргагүй үнэ. За тэгэхээр өнөөдөр бол яг энэ цагдаагийн алба хаагчдад энэ хүүхэд хамгааллын тогтолцоо
цагдаа баг хүүхэд гэсэн энэ хичээлийн сургалтын хөтөлбөрүүдийг бол боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол цаашдаа бол яг энэ хүүхдийн чиглэлээр мэрэгсэн энэ цагдаагийн алба хаагчдыг бол бэлтгэх одоо энэ ажил бол эхэлж байна. За ялангуяа энэ жилээс эхлээд дотоод хэргийн сургуульд энэ чиглэлээр бол одоо мэрэгшүүлсэн хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр төгсч гарсан алба хаагчдад бол илүү хүүхэд хамгааллын чиглэлээр мэрэгсэн мэдрэмжтэй за олон улсын стандарт наад захын дүрмүүдийг бол баримталдаг ийм одоо хүмүүсүүдийг авч байгаа. Тэгэхээр энэний онцлог нь юу вэ гэхээр За төвшин жаргалын асуулт асуугаарай. Төвшин жаргал сонсч байна асуулт. Сонсож байна уу? Сонсож байна уу? Сонсож байна уу? Сайн байна уу гэж асуултаас болгосон байлаа. Энэ хүний хэлжит хилцүүлэг гэдэг UPR гэдэг хүнцний байгууллагын хүний хэлбэр тогтолцоо та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? Дахиад нэмж асуухад LGBT хүмүүсийн хүний эрхийн асуудлаар таны байр суурь ямар байдаг вэ? Энэ хоёр асуултанд хариулж өгнө баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ээлжид хилцүүлэгдэр бол дэлхийн улс орнуудад тулгамж байгаа хүний эрхийн асуудлуудыг хөндөж за энд бол ялангуяа бүр наад захын эрхүүдийг бол хөндөж хэлцдэг энэ хилцүүлгийг бол зөвхөн ажил хийж үздэг. За энэний хүрээнд бол Монгол улсад ч гэсэн нэгдсэн үндэсний байгууллагаас бол тодорхой одоо зөвлөмжүүдийг бол хургуулж, эрүүлж ажиллаж байгаад бол талархдаг. За комиссийн гишүүн болсон тохиолдолд энэ зөвлөмжүүдийг бол хэрэгжүүлж ажиллахад анхаарнаа. За хоёрдугаарт энэ LGBT хүний эрхийн тухайн асуудал бол бас хурцаар тавигдж байгаа. За энэ чиглэлийн хөтөлбөрүүд бол бас ялангуяа цагдаагийн албаагч энэ хууль хүчний байгууллагуудын хандлагыг өөрчлөх чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахад бол дэмжиж ажиллаж эхэлсэн. За тэгэхээр энэ чиглэлээр бол энэ Азийн сан олон улсын байгууллага бол бас тодорхой санаа санаачлал гаргаж бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Үүнийг дэмжиж байгаа. За ер нь бол цаашдаа асах юм бол хүний эрхийн одоо наад захын бидний тоож үздэг зарим бол эрхүүд бол байдаг. Гадаад улс орнуудад өндөрөөр одоо авч үздэг. Жишээлбэл Монгол улсад цагаан хоолтой хүний эрхийн тухай асуудал огт яригддаггүй. За энэ ийм асуудал байгаа. За цаашлаад энэ хүний өөрийн зөвшөөрлгүйгээр дүр төрх гадаад байдлаар нь хүнийг одоо нэрлэх, хочлох, дуудах, авгаалах ийм одоо янз бүрийн хүний эрхийн одоо наад захын зөрчлүүдтэйг бол анхаарч энэ чиглэл рүү бол одоо мэрэгшүүлсэн албаагчдыг бэлтэж ажиллана гэж бодож байна. За баярлалаа. Өнөөдөр бидний асуулт ингээд одоо цаг болсон тул өндөрлөе. Тэгээд инх болттой холбоотой өөр хэрвээ ямар нэгэн асуулт асуух тийм зүйл байгаа бол бидний Батбанбацыг парламент цэгийн гэсэн хаяг та бүхэнд байгаа учраас энэ лөө явуулаарай. Бид нар тэгээд илтгэгч гишүүнд нөгөөд тодруулаад ингээд асуулт асуух болно. За инх болтод баярлалаа.